Энэ Монголын 2020 оны 10 сарын 1-ээс хойш хэрэглэн тэмдэрсэн одоо болохоор 4.0 хөлбөр дээр явж байгаа. Төрийн 87 байгууллага 1267 үйлчилгээг иргэд цахимаар авах боломжтой болсон. Цахимаар авах боломжтой 3 сувг гэдэг нь болохоор та мобайл гар утасны аппликейшн, за мөн e-Mongolia цэгийн портал сайт болон киоск оператор үйлчилгээнээс авах боломжтой. Яг гадаад улсын иргэдэд маань өөрийгөө таньж баталгаажуулах боломж бага байдаг учраас киоскоор болон оператор үйлчилгээгээр сувгуудыг авах нь илүү түгээмэл хэлбэр байдаг. Захин цэцэрлэгийн хөгжлийн индексээр ерөнхийдөө тэргүүлэгч Стон улс байгаа. За Стон улс маань болохоор сонгуулийнхаа үйл ажиллагааг 100% цахимаар авч явдаг. За энэ туршлагыг бол яг бид нэр дотооддоо хэрхэн нэвтрүүлж болох уу гэдэг судалгааны ажлуудыг бол хийгээд явж байгаа. За Монгол улсын нийт насанд хүрсэн иргэд маань өөрөө 2,170,000 орчим байгаа. Энээс одоогоор яг бүртгэлтэй нь болохоор 1,950,000 орчим нь e-Mongolia идэвхтэй хэрэгжилдэг. Ямар нэгэн байдлаар бүртгүүлсэн бөгөөд үйлчилгээ авч үзсэн хүмүүс байгаа гэсэн үг. Төрийн байгууллагад ирж байгаа ачаал гэхээсээ илүү иргэдэд маань өөрсдөд нь цаг хугацаа эдийн засгийн хэмнэлтийг илүү давуу тал болгож бүрдүүлж өгдөг гэсэн. Та өмнө төрийн албан руу очиод заав авчруулж агаад хүсэлтээ өгчөөд хүсэлтийнхаа хариуг бас аваад за энэ дээр шаардлагатай бичиг баримтуудаа баталгаажуулах гэх мэт ажлуудыг хийгддэг байсан бол e-Mongolia таны өмнөөс таны үйлчлэгийн хүсэлтийг тухайн байгууллага руу хүсэлтээ нөгөөд гарсан үр дүнгийн тань тухайн байгууллагаас аваад танд мэдэгдэж байна гэсэн. За иргэдэд маань нэг буруу ойлголт байгаад байдгийн. Энэ юу гэхээр e-Mongolia гэдэг энэхүү системд маань болохоор Монгол улсын иргэний бүх мэдээлэл байдаг гэж ойлгодог. Энэ маань өөрөө буруу байгаа. Яагаад буруу вэ гэхээр тухайн иргэний одоо шинэ хаягийн мэдээлэл хэм бол улсын бүртгэл ерөнхий газар. За одоо эрүүл мэндийн мэдээлэлүүд эрүүл мэндийн яамтай боловсролтой холбоотой мэдээлэл нь боловсролын мэдээлэл технологийн төв буюу боловсролын яамны харьяа нэгжид байдаг гэсэн. За тэгэхээр одоо чинь та өмнө төрийн үйлчлэгээ авах гал олон төрлийн төрийн байгууллагууд ээлжиж очих юм уу? Иймэрхүү ажлууд гардаг байсан бол e-Mongolia энэ дундын зохицуулагч таны өмнөөс бүх ажлуудыг гүйцэтгэж өгч байгаа ийм систем байгаа гэсэн үг. Бид нар болохоор яг 4.0 хөлбөр дээр эрүүл мэндийн захим шилжилтийг илүү төлхөө онцлоод иргэний хамгаалалт хиймэл оюун суурилсан гэдэг онцлогийг бол нэвтрүүлсэн. За угаасаа дэлхийн тренд маань өөрөө хиймэл оюун ухааны хэрэглээг бүх одоо шатны байгууллагууд болон төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх зорилтуудын хүрээнд явж байгаа. Үүний дагуу ч гэсэндээ бид нэр илүү хүртээмжтэй, илүү аюулгүй, илүү хурдан, мөн хэмнэлттэй байх тийм системийг нэвтрүүлэхээр бол зорж ажиллаж байна. Төрийн албан агчийн шалгалтанд тэнцсэн нөөцөд байгаа хэсэгтээ лавлгаа 3 төрлийн лавлгаа гардаг. Энэгүй 3 лавлгаа болохоор та e-Mongolia дэсээс ороод авах боломжтой болсон. За жишээ нь бусад төрийн байгууллага дээр та хэрвээ ажилд орохдоо бол ингээл лавлгаа нөөцөд байгаа гэдэг тодорхойлтыг бас төрийн албаны зөвлөлөөс очиж аваад өгдөг гэсэн бол e-Mongolia-гаас хэвлж аваад тухайн байгууллагад өгөх боломжтой болсон гэсэн. e-Mongolia болохоор бүгд одоо төрийн мэдээллүүд бүгд байдаг, иргэний бүх мэдээллийг агуулдаг нэг систем гэж ойлгож байгаа. За энэ маань болохоор тусад төрийн байгууллагуудад байгаа тухайн иргэний мэдээллийг за хур системээр дамжуулан боловсруулад бид нар авдаг. Ингээд боловсруулж иргэндээ бас хүргэдэг гэсэн үг. За тухайн иргэний мэдээллийг зөвхөн дан системээр боёо танил төвлөрөлтийн нэгдсэн системээр баталгаажуулаад зөвхөн тэр иргэний мэдээллийг авч тухайн иргэндээ өгдөг бид нэр. Хур олон дан систем маань өөрөө болохоор үндсэн системүүд байдаг. e-Mongolia болохоор дэмжих систем гэж явдаг. За манай e-Mongolia болохоор ямар нэгэн тийм иргэний хувийн мэдээлэл агуулгадаггүй зөвхөн таны төрийн үйлчилгээг авахаар өгсөн үйлчилгээний хүсэлтийн мэдээллийг л хадгалдаг. Таны хүсэлт ирэх тохиолдолд одоо бид нэр тухайн шаардлагатай мэдээллийг мэдээлэл хариуцагч байгууллагаас дангаар баталгаажуулаад хур системээр дуудаж авчираад тэгээд танд үйлчилгээний үр дүнг харуулдаг гэсэн үг. За бид нар бол мэдээж системийнхаа сайжруулалтыг бол тогтмол хийгээ явдаг. За мэдээж энэхүү системд өөрөө шинэ үйлчилгээ орох шинэ боломжууд нэмэгдэх болгонд болохоор бид нар шинжсэн хувилбаруудаа гаргаад сайжруулалтыг хийгээд мөн стресс тест гэж ярьдаг ачаал дах чадварын тестүүдийг бол бид нар хийж явдаг. За яг тухайн үеийн цаг мөчөөс шалтгаалаад нөгөө иргэний маань ухаалаг утасны вершн нөр апдейт хийхдээ иймэрхүү тохиолдлуудад бол жоохон хүлээх шаардлага бол гардаг. Энэтэй холбоотойгоор л уддаг. Бид нар бол ачааллын тестийг тогтмол хийж одоо аппликейшнийг илүү хурдан найдвартай ажиллагааг хангахын төлөө ер нь 24 тал ажилладаг. Иргэний үр төлбөртэй хэсэг лавлгаа байдаг. Сайн скор болон бүрэн скор гэдэг хоёр компаниас гаргадаг. Энэ маань өөрөө 1000 төгрөгийн төлбөртэй лавлгаа байсан. За үүнийхээ дараа болохоор сайн скор хязгаар нараас компани зүгээс болохоор ингээд FICO скор гэж олон улсын тийм одоо кредит индексийг оруулж ирсэн. Энийхээ лавлгааг e-Mongolia-гаар дамжуулаад иргэн өөр авах боломжтой болсон гэсэн үг. За бид нар 2025 онд болохоор ер нь төрийн үйлчилгээнийг илүү хүртээмжтэй болгох талаас ажиллана. За энэ дээр ямар байх вэ гэхээр бид нар одоо их олон төрлийн үйлчилгээг захимжуулахаас илүү олон шатлалт үйлчилгээнүүдийн шатлалыг бууруулах, дахин загварчлах чиглэлээр захим хөгжил инновац харилцаа холбооны яам болон төрийн захим хөгжлийн зохицуулалтын газартай хамтраад энэ ажлуудыг бол хийхэд төлөвлөж байна. Яг одоогоор бол нэг 100 орчим үйлчилгээ гэж бол бид нар төлөвлөсөн байгаа.
Ийм учраас иргэд маань болохоор одоо ийм Монголиа дээр миний бүх мэдээлэл байгаа, энийг алдчих вэ гэх мэт эрсдлүүдээс бол айдаг баг. Гэхдээ энэ дээр баталгаажуулаад хэлэхэд манай дээр иргэний хувийн ямар ч мэдээлэл байдгүй учраас бид нэр хуулийн хүрээнд нийтийн мэдээлэл ил тод байдлын тухай хуулийн хүрээнд болохоор ажилдгаа. Тийм учраас та бүхнийг санаа зовохгүйгээр итгэлтэйгээр ийм Монголиа системийг хэрэглээсэй гэж одоо уриалж байна.